2025 оны 3 сарын 31-ээс 4 сарын 1-ний өдрөөр Улаанбаатар хотод олон улсын хэмжээний FIDIC зөвлөх инженеруудын холбооноос FIDIC-ийн стандарт гэрээнүүдийн талаарх сургалтыг явуулж байна. Энэ маань өөрөө Улаанбаатар хотод 24 мега хөгжлийн томоохон төслийг хөтөлбөр хэрэгжүүлэхэд бол маш ач холбогдолтой ийм гэрээний суурь ойлголтыг хийж байна. FIDIC дээр хүмүүс ихэд гэрээ хууль гэж ойлгоод байдаг. Энэ бол стандарт инженерийн дэлхийн нийтийн хэл. Тэгэхээр хэл гэдэг энэ утгаар нь ойлгох хэрэгтэй. FIDIC-ийг хэрэглээд явхад бүх хуулиуд юмнуудтай мөргөлддөг. Манай Монгол улсын барилгын хууль, эрчим хүчний хууль, төмөр замын тухай хууль, автоэрийн тухай хууль, тийм ээ, төсвийн хөрөнгө оруулалтын хууль, худалдаа авалтын тухай хууль гэдэг. Яг бол FIDIC гэдэг бол өөрөө төслийг эхлэлгээс нь ахуулаад, зураг төсөл тэзүүнээс нь ахуулаад, төсөл хэрэгжүүлээд дуусаад, туршилтанд хийгээд, ашиглалтанд өгөө, тэр төслийг ашиглалтанд орох хүртэл энэ дэлхийн нийтийн инженерингийн тэр төмөр зам, метро, дүүжин тээвэр, авто зам, барилга, захиргааны станц, үерийн байгууламж гэдэг энэ бүх том дэд үтцүүдийн ерөнхий хэл байдаг. Манай Монгол улсад барилгын салбар, тийм ээ, эрчим хүчний салбар өөрөөхөөрөө яваад ингээд дэд үтцийн салбар нэгтгэгдэг болсноос болоод өөрөөсөөхөө зураг төсөл ингэж тодорхойлоод өөрөөсөөхөө туршилтын юмнуудаа ингэж хуульчлаад тодорхойлоод тэр нь уялддагусаа болоод ингээд одоо зөрчлүүд үүсээд байдаг. Тэр томоохон төсөл яваагүй. Тэгэхээр бид нар FIDIC-ийн энэ сургалтыг авснараа олон улсын дэлхийн инженерингийн хэл соёлыг сурч ийн гэж байна. Миний нэг анзаарсан зүйл бол ялангуяа манай төрийн байгууллагын туслан гүйцэтгэгч компаниуд буюу доор ажил хийж байгаа хүмүүсийг хянах, чангалах тал дээр анхаардаг. Яг үнэндээ хамгийн доод чатанд ажил хамгийн сайн хурдан явж иж биднээс ажил бүтдэг. Туслан гүйцэтгэгч хийж байгаа, гэрэлж байгаа компаниудыгаа ажиллах боломжоор нь хангаж өгж ижил тийм байгуулалт явагдана. Тэгэхээр эндээсээ ингээд хандлага аягүй өөр болж эхэлдэг тийм ээ. Тэгэхээр FIDIC контрактын өөрийнх нь онцлог нь энэ инженерингийн харилцааг одоо яг тэр туслан гүйцэтгэгчийн ажлаа чанартай хариуцлагатай хийх. Дээрээс нь захиалж байгаа мөнгө өгж байгаа газар нь юун дээрээ хяналтаа тавиад юун дээрээ тусал дэвлүү гэдгийг л тэнцвэржүүлж эрсдлийг хувааж исэн юм маш олон жилийн туршлагаас үндэслэн л эрх зүйн зохицуулдаггүй. Монгол улсад энэ томоохон мегацлүүд амжилттай хурдан хямдхан хэрэгжих энэ боломжийг л олгож байна. Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон төслүүдийг бол FIDIC-ийн жишгээр явж эхэлж байгаа. Яг бол хөсөн үсээгүй бид нар тэзүү хийгээд тэзүүн дээрээсээ EPC буюу зураг төсөл, худалдаа авалт, барилга угсралтын хийдэг ийм гэрээний нөхцөл рүү орж байгаа. Угаасаа тэр том төслүүд ингэж явахаас өөр аргагүй байдаг. Манай Улаанбаатар ч өмнө маш энгийн хийцлэлтэй зам, иргэний барилга хийхэд бид нар зургийн нэг хүнээр хийлгчээд зурган дээр үндэслэл нарийн үн гаргаад үнийг нь барилга угсралтын хийдэг болсон бол дэлхийд ийм томоохон хязгаарлалтмал төслүүдийг бид нар үйлдвэрлэл барилга угсралтаас зургийг салгаж болтгоо. Буюу одоо зургийг хийчээд яг энүүгээр хийгвэл хоцрогдоод хийх боломжгүй байдаг. Хүндрэлтэй төслүүдийг. Тэгэхээр хүндрэлтэй юм том төслүүд дээр зөвхөн тэзүү байдаг. Концепцуал бичиг баримт. Гэхдээ төсвийн бас баталдаг байхгүй зургийн ерхий байдлаар. Тэгчээд ийм төслийг ийм өртгөөр хийнэ гэнгүүт нарийн хийх байгаа үйлдвэрлэл нь өөрөө тухайн хүндрэлийнхаа зэрэг тохируулаад зураг хийгээд талбай дээр ингэж угсрах юм, ингэж Монгол руу тээвэрлж авчирлах юм байна гэдгийг салгаж нарийн зураг хийгээд өөрөө тэрнийхэн дагуу хийдэг л ийм том төслүүдийн онцлог. Тэгэхээр энэ том дэд үтцүүдийн төслүүдийг бол ер нь дэлхийн жишгэн дандаа EPC буюу түлхүүр гардуулах нөхцөлтөө гэрээгээр хийдэг л гэсэн.